Хар бэлэвсэн эм. Мария Бергер гэх эмэгтэйг хар бэлэвсэн эм хэмээдэг байжээ. Бүтэн 11 жилийн турш түүнийг Интерпол болон холбооны мөрдөх товчооныхон мөрдөн мөшгсөн байна. Нэг биш удаа түүнийг найдвартай хараандаа авсан боловч ямар нэг аргаар тэднээс тухай бүр ор сургыг болтож чаджээ. Мария Бергер Москва хотод төрсөн. Түүний амьдралын ихэнх үе дардан зам шиг шулуухан байжээ. Сэхэтэн айлын эрх таних ганц охин, хангалуун амьдрал, эцэгхийн хайр халамж, дээр нь Москвагийн хөгжмийн консерваторийн дэргэдэх хөгжмийн сургуулийн төгөлдөр уран ангид сурдаг байв. Нэг үгээр хэлэхэд аз жаргалтай хүүхэд нас. Охиныг 14 настай байхад нь эцэг эх нь автомашины ослоор эндчээ. Ингээд Мария охиныг талигч ээжийнхэн дүү нь болох нэр хүнд бүхийн морин хийлж хөгжимчин дэгжин авахаа өсгөж хүмүүжүүлэхээр өөр дээр авчээ. Нах зэгчин түүнээс даруй 15 насаар эгчмэд агаад хүүхэд хүмүүжүүлэх асуудал дээр өөрийн гэсэн үзэл бодолтой нэгэн байлаа. Нэг их бодолгүй эгчин түүнтэй хамт нэг оронд орж хамт унтах болсон төдийгүй үе тоглолтоор ийш тийш явах болсноор охин гэртээр ганцаараа үлдэх нь баг хэвийн үзэгдэл болж эрх дураараа байх болов. Мария 15 нас хүрмэгц үеийнгийн огттой харьцуулахад амьдралын тухайд хавьгүй мэдлэгтэй нэгэн болсон байлаа. Зожиг амьдралыг эрхэмлэх бөгөөд жүжигчид, уран бүтээлчид цугладаг газруудаар хэсүүчлэн чөлөөтэй тамхилж ганц хоёр хундаг архи дарс татгаас ч уцахгүй. Англи, Франц хэлээр чөлөөтэй ярихаас гадна Орос хар ярианы хэлэнд ч гайгүй нэгэн байжээ. Ямар ч насны их бага албан тушаалын ирчүүд болон урлагийнхан тэрхүү жууд гаралтай охины үзэсгэлэн гоо бие цогцсыг шүлсээ залгин нүд салгалгүй ширтэж югаач өхөөс буцахгүй болжээ. Гэвч бүсгүй тэдний тачаангуй арцыг үл тоож жишмгүй царайлах боловч сэтгэл тун хангалуун байдаг байлаа. Яг тэрвээс эхлэн байглаас заяас нэг мэдрэмж дутуу байгаа нь хизээч хүн болон амьтанд дурлан дасах үнтэй барааг үнэлэх сэтгэл огтхонч байхгүйгээ ойлгож эхэлсэн байна. Бүсгүй сэрэл болон сэтгэл хөдлөлгөж юу болохыг огт мэддэггүй хүйтэн зэвдэг сэтгэлтэй тооцоотой нэгэн болсон байлаа. Энэ нь түүний хамгийн хүчтэй бөгөөд сул тал нь байсан юм. 1973 онд эгч нь өөрийн их нутаг Израиль руугаа явхаар болов. Бичиг баримтаа хөөцөлдөж бараг хагас жилиг өнгөрөв. Ингээд 7 дугаар сарын дундуур онгоцоор нисэхээр болжээ. 5 дугаар сараас эхлэн бэлтгэл ажил аваад зааж баахан божигнов. Эхлээд хөгжмийн дээд сургуулийн төгсөлтийн шалгалт, дараа нь явах бэлтгэл, найз нөхдөдөө салга ёс гүйцэтгэх гээд ажил унтарч эхэлжээ. Мария Бергер явхаасаа 2 хоногийн өмнө анхныхаа хүн амны хэргийг үлдсэн байна. Тэр орой театрын нэртэй зураач болох Тофик Байрамын урлангаар оржээ. Хөөрхий тэрбээр бүсгүй тухаангууд орлсон нэгэн байлаа. Зүрх сэтгэлээ өгсөн хайрт бүсгүй нь хизээч эргэж ирэхгүйгээр алс хол явах гэж байдаг. Хагцас салахын өмнө мань хүн өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр хатуу шийджээ. Мань эр бүсгүй ууж байсан аяхтай кофенд нь 3 ширхэг этаминал натрий хийгээд нам унтсан Марияг хүчнөж орхижээ. Бүсгүй шүнш сэрээд нэг оронд халдсан чармаан үцгэн Тофигтой унтж байх нь тэр. Түүний толгой дүнгэн ухаан санаа нь орон гарan илий балаа болсон мэт санагдана. Мария зураачийн үс сахалдаа баригдсан бүдгүн биеийг хараад дотор нь муухаарах шиг болов. Бүсгүй орноос босож нүүр гараагаад аяг халуун кофе уув. Зураачид бузарлуулсан гэж бодохоос үзэн ядах сэтгэл ухаан санааг нь эзэмдэнэ. Мария угаалгын өрөөнд орж сахлын хутаг аваад гүн нойрсож буй зураачийн хоолойг нь хээвнэг зүсэж орхив. Цаадах нь ярахлах шиг болоод татвас хийснэ нөгөө ертөнц рүү одлоо. Мария өрөөнд доторхыг сайтар цэвэрлэж зураачийн урлан дах сэжигтэй гэсэн бүхнийг устгаад гадагш гарчээ. 3 хоногийн дараа бүсгүй Австрийн сайн чанарын шар ариг шимсэн шиг дунаа мөрний булангартай усыг ширтэн суулаа. Бараг бүтэн 7 сарын дараа тэр хоёр Израильд ирсэн байна. Марияг тэнд очоод нэг их удаагүй байтал нэгэн гачирхалтай явдал тохиолджээ. 1 сар орчмын дараа түүнийг цэрэгт татаж Израиль Сирийн хил дээрх аюултай бүсэд хуваарлжээ. Энэ нь түүний төлөвлөгөөг нураахан тэр. Хүн амны хэрэг үйлдснээс хойш тэрээр нэг л хачин болчихсон байлаа. Нэг удаагийн чөлөөгөөр энгийн ховт сумсан урдаас бэлдсэн гадаад паспорт ашиглан Ливаны хилээр гарч хэдхэн цагийн дараа гэхэд Бейрутын нис хонгосны буудлаас Pan American компани онгоцоор Парис руу нисч байлаа. Парист очоод ихэнх үедээ таних мэдэх хүнгүй нэг хэсэгтээ ядарчээ.
Нэг их удалгүй мөнгөн ч дуусав. Ингээд Мария хаан нэг олдох төр зүрийн ажил хийж хямдхан цайны газарт хэдхэн зоосоор хөгжим тоглож аяг савгаач хаяа гайгүй царай төстэй мөнгөтэйхэн шиг ир тааруул унтаж хэд гурван юм болно. Аянда танил талын хүрээгээ тэлж эхлэв. Бүсгүй Москвад байсан шиг цэнгэний газруудаар хэсмээр санагдана. Тэр Парисын шөнийн амьдрал хар тамхи хоёрт хэдийн дасжээ. Ийхүү зураач, хөгжимчин, жүжигчтэй танилцаж өөрөө дуулж зураг зурах гэж оролдох болов. Хэд хэдэн удаа дурлжээ. Гэхдээ түүний дурлсан хүмүүс нь голдуу эмэгтэйчүүд байх. Цаг хугацаач 6 цэнгийн дунд харавсан сум шиг нисэн өнгөрнө. Хэсэг хугацааны дараа хэд зүүнний үзэл бодол баримталдаг залуустай танилцсанаар хувь заяа нь огт өөрөөр эргэсэн юм. 2-3-7 хоногийн дараа кокаин татаж мансуурсан залуус хотын захад байх нэгэн банк дээрэмдэж хүн барьцаалахаар тохиролцжээ. Гэвч энэхүү ажиллагаа нь ямар ч төлөвлөгөөгүй. Зүгтэн зайлах арга замаач сайтар боловсруулж тооцоогүй байлаа. Ингээд 15 минут ч болоогүй байхад цагдаа нар ирж банкыг бүслэв. Террористууд цагдаа нараас мөнгө нэхэж нисэх буудал хөрөх унаа онгоц шаарджээ. Мария хэрэг бичсэнийг шууд ойлгов. Найз нар нь сандарч твдэн зарим нэгэн санаа сэтгэлээр унчсан уйлж хашгичж байгаа харагдана. Энэ үед цагдаа нар довтлон орохоор зэгч байлаа. Тэднийг цагдаа нартай хэлцээр хийж байгааг далимдуулан Мария банкны нэгэн залуухан ажилтныг хажуу тийш нь дуудан аваачаад өөрийгөө ямар ч буруугүй тэдний хоморгонд орсноо ярьж амжижээ. Залуу хархууч үзэсгэлэн гоо бүсгүйн үгэнд өмөвшжээ. Ингээд бүсгүйд муу усны нүхний тагийг зааж өгөх нь тэр. Мария тэрхүү гин залууг буудаж орхиод муу усны нүхний тагийг онгоолгон дотор нь ороод найз нарын нэг нь гинт хүрээд ирж магадгүй хэмээн дотроос нь хаалаа. Ингээд шуудууд амжин нэлээд хэдэн гудамж өнгөрсөний дараа нүхнээсээ сэмхэн гарав. Мариягийн азан таарч хамтран дээрэм хийсэн 6 найз нар нь газар дээрээ алуулжээ. Парист удаан байх нь улам аюултай болов. Ингэж түүний нүүдлийн амьдрал эхэлжээ. Лондон, Амстердам, Мюнхен, Стокгольм, Лиссабон, Барселона. Хотууд солигдоход нэр нь ч бас солигдно. Луиза Моро, Ирма Кох, Мария фон Штефенберг, Эльза Грюн. Хаач очсон ядуу даржин цайны газар харт амх зүүнний үзэл бодлууд. Бүсгүй өөрийн үзэл бодлыг хатуу хамгаалж үйл явдлаараач харуулж чаддаг байжээ. Хэсэг хугацааны дараа тодорхой хэмжээний нэр хүндтэй болж амжив. Мария Барселонд байхдаа Эта нэртэй Баскуудын террорист байгууллагад элсэн оров. Хэд хэдэн удаагийн ажиллагаа болох терроризмын эсрэг тэмцэх үндэсний товчооны орлогч дарга Руан Домингесийн аллага, Саламанка дахь Испанийн нэг сонгоцны буудалд болсон дэлбэрэлт Америкийн дипломатч Гордон Джейкобсныг хулгайлсан хэрэг гээд түүний зохион байгуулсан ажиллагаагаар нь Марияг дэлхийн нийтээр мэдэх болсон байна. Интерпол болон холбооны мөрдөх товчоноос түүнийг ирж байгааг албан ёсоор зарлан барьж өгсөн хүнд өндөр шан харамж амлжээ. Харин энэ үеэр Мария дэлхийн бөмбөрцгийн нөгөө бөөрөнд ирчихсэн зугаалж байлаа. 1978 он гэхэд тэрбээр Никарагуа дахь тусгай террорист бүлгийн бүрэлдэхүүнд байсан бөгөөд Самосын дарангуйллын хэд хэдэн томоохон удирдагчдыг устгах ажилд идэвхтэй оролцжээ. Мария Фарамбуто Мартигийн нэрэмжит үндэсний чөлөөлөх фронтынхан засгийн эрхийг авсны дараа Парагвай улсын нийслэл Асунсьон хотод бөгж байсан дарангуйлагч Фамосыг устгахад идэвхтэй оролцжээ. Тэгэхэд Клаудиа Рамирес гэдэг нэртэй байв. Дараа нь Мариягийн нэр мэдээлэлд гарна. Бараг 4 жил орчим Мария харт амхны хаан гэгдэх Пабло Эскобарын итгэмжит төлөөлөгчөөр ажиллаж Америкийн өмнөд мужуудад харт амх худалдах ажлыг эрхэлж байв. 1984 онд холбооны мөрдөх товчооны төлөөлөгч Мелвил Сторм тусгай бүлгийн хамтаар түүний мөрийг мушгиж илрүүлжээ. Ингээд Марияг найдвартай хараан дор байгаа хаашаач болтон зүгт харахгүй гэдэгт итгүүлж дөнгөжээ. Мариад холбооны мөрдөх товчоотой хамтран ажиллах үгүй бол орс ороггүй алга болох хоёрхан замл үлджээ. Энэ үеэс эхлэн Мария хоёр талд ажиллах болсон байна. Бүсгүй бүтэн 3 жил хоёр талыг молиг өмхүүлэн дунд нь чөлөөтэй явж дөнгөд байлаа. Мөрдөгч Мелвил Сторм бүсгүйд ухаангүй дурлж орхижээ. Түүний энэхүү сул талыг нь сайн мэдэх Мария түүнийг аажмаар өөрийн эрхшээлд оруулж авчээ.
Бүсгүй холбооны мөрдөх товчооныхонд Харт амхны 8-ны төлөөлөгчд болон Харт амх зөөвөрлөх, хадгалах нууц байр зэргийг бүгдийг нь зааж өгчээ. Түүний ямар ч харт холбоогүй нэр хүнд нь удаан хугацааны туршид хэний ч сэжгийг төрүүлээгүй байна. Гэвч альва бүхэнд хэмжээ хязгааргаж бий. Эскобарагийн сөрөг тагнуулын алба салхи хаанаас эхэлж байгааг мэдчихжээ. Эскобарагийн хүмүүс түүнийг хотоос гадагш авч явлаа. Хамгийн сүүлчийн удаа эзэнтэй нь уулзах гэж байгаа нь наажээ. Түүнийг маш хэрцгийгээр тамлан зовоож алхаар зэгч байлаа. Гэвч Мариад нөөц тамга хүзэр бий. Ингээд өөрийн амийг холбооны мөрдөх товчооны төлөөлөгч болон бусад холбоотнуудаар нь солих саналыг Эскобарад тавив. Үүний тулд сөрөг тагнуулын албаны дарга Дон хэмээгч энэ бүхнийг зохион байгуулж Мелвил Стормтой уулзуулах ёстой гэлээ. Пабло Эскобара түүний энэхүү саналыг нь зөвшөөрчээ. Үйл явдлаар дүүрэн эмэгтэй амьдралын сүүлчийн үйл хэрэг ингэж эхлэв. Мария яаж иж байгаад Стормыг орхиндоо оруулж дөнгөжээ. Удтал хүлээж байсан аз жаргалтай ташуурсан Стормыг орондоо орсон хойно нь түүнээс гол мэдээлэгч нарын нэрсийг мэдэж авсны дараа Колумбийн мафийнханд хүлээлгэн өгөв. Мария бүх мэдээлэгч нарын нэрсийг Донд хэлжээ. Энэ нь түүний хамгийн ихний бөгөөд сүүлчийн алдаа байсан юм. Гэхдээ алдаа биш, зөвхөн тооцоо байжээ. Тэр хүмүүсийн нэрсийг анхны захиалагчид өөрөө хэлж өгөх ёстой байсан юм. Гэхдээ тэдгээр мэдээлэгчдийн нэг нь Доны төрсөн ах байсныг хөөрхий бүсгүй хэрхэн мэдэх вүлээ. Мария Бергер Мелвил Сторм хоёрын хагас түлэгдсэн цогцсыг будаа болтлоо яарсан Opel Admiral машины сэгэн дотроос гүн хавцлын ёроолоос олсон юм. Энэ бол жирийн л золгүй явдлын нэг байжээ.